Дархуул аймгийн засаг даргын энх болд хот төлөвлөлтийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хотын хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх 5 томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн ажилтнууд манай аймагт ажиллалаа. Уулзалтаар манай аймгийн гэр хорооллыг дахин төлөвлөх, дид бүтцээр хангах боломж зэрэг хотын хөгжлийн орхигдсон сэдвийг хүндсэн юм а. Үүнээс гадна зогсонго байдалд буй хэд хэдэн үйлдвэрлэлийн барилгыг эргэлтэнд оруулж иргэдэд ажлын байр бий болгох, улмаар Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрт хамрагдах боломжуудын талаар санал солилцлоо. Ярилцлагын үндсэн дээр маш үнэтэй том зөвлөгөө болсон. Одоо Азийн хөгжлийн банкны гэр хороолтын дахин төлөвлөлт Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл бөгөөд энэ одоо маш олон одоо судалгаа шинжилгээ хийж төлөлт хийснийхээ үр дүн дээр энэ дархан хотод одоо тэр энэ алдсан алдаа олсон олтоо баяжуулж гэр хорооллыг сонгож одоо тэнд бол одоо хэрхэн одоо тэр нөгөө дид бүтц тавьж болох уу, мөн одоо тэр Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрт хамруулах уу, мөн одоо олон нийтийн оролцоотой ард иргэдтэй яаж хэрхэн зөвшөөрч ажиллах уу, тэдэнд зориулсан бизнес мэдээлэл олон нийтэд харилцах төвийг барьж байгуулах уу гэсэн асуудал дээр тодорхой шийдэл хүрсэн. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь болохоор нөгөө хамгийн том гол асуудал болсон одоо дархан хотыг ажлын байраар хангах, үйлдвэр баримтуудыг сэргээх, мөн дахин төлөвлөх, тэгээд төсөл хөтөлбөрт хамруулах асуудлыг одоо боловсруулж одоо гадны байгууллагад танилцуулах боломжийг одоо тэр Азийн хөгжлийн банкны багийнхан хийж гүйцэтгэж дархан хотод одоо дэм тусламжаа үзүүлж энэ төсөл хөтөлбөрт хамрах боломжийн үүдийг нээж өгөх тийм чухал одоо тийм саналыг тавьсан. Танай аймаг тогтвортой эдийн засагт цогц ногоон хот болох зорилт тавин ажиллаж байгаа нь их таалагдлаа. Өнөөдөр хамтарч ажиллах талаар анхан шатны яриа хэлэлцээр хийсэн гэж ойлгож байна. Бид яригдсан асуудлуудтай холбогдох альбом бичгийг Азийн хөгжлийн банкаар хэлэлцүүлж үнэлгээ илгэнэ. Улаанбаатар хот нь 2014 оноос Азийн хөгжлийн банктай хамтран гэр хорооллыг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байдаг. Төслийг ямар нэгэн хотод хэрэгжүүлэхдээ тодорхой шалгуур тавьдгийг дээрх төслийн багийн ахлагч Ростен Брокман онцолж байсан юм. Тэрээр хамгийн түрүүнд өнөөдөр яригдсан төслүүдийг Азийн хөгжлийн банкаар хэлэлцүүлж үнэлгээ хийлгэнэ. Ингэснээр гадны хөрөнгө оруулагчдтай хамтран яригдсан асуудлуудыг үр дүнтэй болгох боломж нэгдэх юм а.